Монгол ардын үлгэр Торомгоо дагна. Эрт урдын цагт Идэр 9-ийн хүүтэнд Ингэр задгай адуундаа морддог гартаа бэртэй, ганцгандаа амтай, нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой 3 сайхан хүүтэй гал дээрээ гарсан ганц зээ охинтой нэгэн эмгэн байжээ. Эмгэний зээ охин өсөж том болоод үзэсгэлэнтэй сайхан бүсгүй болж гин. Энэ үед харц барлаг хаад дээдс хан хурмстын эзэд хар салхины жүтгэрүүдж охиныг нэгнэрээ болгон авна гэж сүй бэлэг бэлдэж сүр хүчээ үзүүлэх болжээ. Иймд эмгэн эрийг таних гэж 100 өдөр, саар хүнийг ялгах гэж 100 шөнө болоод нэгэн арга болов. Эмгэний зээ охин торомгор алаг нүдтэй Торомгоо дагна нэртэй юмсанжээ. Эмгэн охиныг минь нэрийг тааж мэдсэн хүнд охиноо өгнө хэмээн зарт харав. Хүмүүс янзын нэр хэлж, арга зал хэрэглээдж, сайхан бүсгүйг ханиа болгож чадахгүй байлаа. Ингээд нүүх болж эмгэний 3 хүү түмэн борлог адуугаа туугаад төрүүлээд хөдөлжээ. Харин Торомгоо дагна эмээтэйгээ хөсөг нүүдлээ хөдлөөд явж гинэ. Энэ бүхнийг мэдсэн хар салхины жүтгэр замыг нь тосож байгаад охины нэрийг мэдхээр болов. Чөтгөр нохой болон хувраад зам давхан шогшиж явснаа харахны үзүүрээс тэмээний бурантгийг орооцолт болчихов. Эмгэн Торомгоо дагна тэмээний бурантаг орооцолтчлоо гэж үүнийг сонссон жүтгэр хэсэгхэн хуй болон хуйлран алга болчихов. Шин нутаг сэлгэж буулсан эмгэнийх гэр бараагаа барьж дуусаад байтал зээрд морд унсан зээрийн ясан ташуур барьсан нэгэн залуу ирж Торомгоо дагныг гуйж гинэ. Эмгэн чи миний зээ охины нэрийг тааж чадвал өгнө гэж. Өнөөх залуу хар салхины жүтгэр байсан болохоор охины нэрийг мэдэж байлаа. Эмгэн хэлсэн үгэндээ хүрч охиноо өгөх болов. Ингээд нэгэн хүйтэн өдөр эмгэний 3 хүү адуугаа хурааж ирээд норсон цуваа тайлж нойтон тохмоо цэврээж байтал охиныг авахаар олон морьтой хүн ирж бэр буулган найр наадам гэв. Гэрт их халуун байсан учраас охин цэрүүцгээр гадаа гарч гинэ. Тэгтэл адууныхан сүлд явдаг ноос усгүй хүрэн дааг гэрийн нүдэнд ирчихсэн зогсож байж гинэ. Охин чи энд юунд зогсов? Үснөөс муутай болоод даарвуу гэж асууж. Дааг хар салхины жүтгэрт чамааг ихнэр болгон өгөх гэж байна. Тиймээс миний санаа зовоод ирлээ. Их ахынхаа эмээл хазарыг тохоод дунд ахынхаа буус хаадгийг үрээд бага ахынхаа ихэд хутхыг зүгээд эр хүний дүрд худлан унах унаандаа намайг сонгож аваад яв гэж хэлжээ. Охин даагны хэлсэн ёсоор бэлтэж. Гэрт цугулсан хүмүүс найр наадам өндөрлөж охиныг аваад буцав. Тэд уул давж ус гатлан 3 хоног явсны дараа бүгд чөтгөр болчихж гинэ. Түүнийг харж айц сандарсан Торомгоо дагна. Одоо яадаг бэлээ? Бүгд чөтгөр болчихлоо гэж даагандаа хэлжээ. Дааг одоо дахиад 3 хоногийн газар яваад цаадуулчин унтна. Тэгэхээр хоёулаа зүхтаж амжнаа гэж. 3 өдөр 3 шөнө яваад чөтгөрүүд унтчихна. Ингээд Торомгоо дагна даахныхаа хэлснээр зүхтаж эр хүн болж хээрээр гэр хэцээр дэр хийж ан гөрөө автлан амьдрах болжээ. Нэгэн өдөр ан хийж яваад хүрэн бор царайтай өдөрч хэрэг залуутай таарч. Залуу хаанаас хаа хурч явна? Би энэ нутагт 10 наснаасаа ан хийж амьдарсан ч чамаас өөр хүнтэй таараагүй юм байна. Уулын сүдэр унах үед манад очиж хууч хөөрэй гэж хэлжээ. Торомгоо дагна өдөржин ан гөрөө хийсээр үдэж болоход
залуугийн гэрт очив. Гэтэл хүүгээсээ өөр хүний бараа хараагүй залуугийн ээж хөл алдан хоолцоо бэлдэж өгч гэнэ. Үүнээс хойш торомгоо дахин залуутай хамт амьдрах болжээ. Нэг өдөр эмгэн хүүгээсээ чи торомгоог эрэгтэй хүн гэж бодож байна уу? Эмэгтэй хүн гэж бодож байна уу гэж асууж гэнэ. Хүүн эрэгтэй хүн байлгүй яах вэ гэтэл эмгэн хөө минь чи 15 бугын мах давхар баглаад энэ морин дээр тавь гэж хэл. Хэрв эрэгтэй хүн бол даагаад тавина. Эмэгтэй хүн бол чадахгүй байх гэж. Хүү хэлснээр нь үзэхэд 15 бугын махыг өргөөд морин дээрээ тавьчихжээ. Оройд тэднийг ирэхэд эмгэн за хүү минь яав гэж асуухад хүүн ээж минь элдвээ юм бодож өөрөөгээ битгий зов. Эр хүн юм чинь өргөөд л тавьчихын шүү дээ гэж. Тэгэхээр нэмгэн үгүй дээ. Эмэгтэй л байх ёстой. Одоо хоёулныг барилдъя гэж хэлээд үзээч гэж. Ээжийнхээ хэлснээр хүүн барилдсан боловч адилхан залуу настай халуун цустай учир энэ тэнцүүхэн байв гинэ. Хүүн орой ээжтэй үе тэнгийн боловч үнэхээр хүч чадалтай юм гэж. Гэтэл нэгэн өдөр залуу ан хийж яваад голын зах дээр очтол торомгоо дагн усанд орж байгаатай таарлтчихж. Тэр үнэхээр үцгэлэнтэй сайхан босгүй байв. Ингээд тэд хайр сэтгэлтэй болон торомгоо дагн ан гөрөөнд явхаа болж 3 жилийн дараа нуган хүү төрүүлжээ. Торомгоо дагн нэг өдөр хөөргөний дайлан ойж нөхөртөө өгөөд үнээгээ саахаар гэрээс гартал хар салхины жөтгөр түүгээр явж байгаад таарчихж. Тэгээд салхин жөтгөр өвс ногоо хуйлруулан өргөн голыг давлгаалуулан иржээ. Торомгоо дагн эр нөхөртөө ч хэлж чадалгүй хүрэн дагаа унаад хүүхдээ сундлаад зүгтав. Жөтгөр хойноос нь хөөж даахыг нь нэг цойлоход нэг хөлийг нь, 4 цойлоход 4 хөлийг нь тас зогчээ. Дахиад нэг цойлоход хүрэн дааг, явах тэмхэлгүй болон газар шурхан унжээ. Ингээд эцсийн хүчээ шавхан торомгоо хүүгээ өрсөлдлөөд миний цээжний нөмөрт нуугд гэж хэлээд чогчох шувууны өндөг хаг даран үхэж гэнэ. Өнөөх чогчохны өндөг хар салхины жөтгөрийн ам байсан болохоо жөтгөрч тэр дороо бүргэрсэн шороо болон замхрав. Торомгоо хүүхдээ өөртлөөд даахны цээжний нөмөрт нуугдаж ай хаюулгүй болоод нам унтчихжээ. Тэгээд унтж байтал яасан их унтдаг юм бэ гэх хүмүүсийн чимээнээр зэртэл өвч бүрэн хэрэглэлтэй өргөө сайхан гэрийн хойморт унтаж байна гинэ. Торомгоо дагныг сэрэнгүүд аягчин шивгчэд хоол цай зөөж мэхийн хүндэлж байна. Торомгоо дагн хүү жилээр биш өдрөөр биш цагаар өсөн эрийн цэнд хүрч ан гөрөөнд морддог болж гэнэ. Тэгээд нэгэн өдөр үнэг чон хөөж яваад нэгэн гөрөөчөнтэй таарчээ. Тэр гөрөөчөн аль нутгийн хэний хүү болохыг нь асууж од гэлалцаж сар мандтал хамт гөрөөлөөд орой харахад нь ээждээ өгөөрэй гэж хөөргөний дайлан өгч гэнэ. Хүү гэртээ ирж ээждээ гөрөөчөн эртээ танилцсанаа яриад өнөөх дайланг нь үзүүлв. Торомгоо дагн өөрийнхөө ойсон дайланг таниад маргааш нь хүүтэйгээ хамт явжээ. Гэтэл эр нөхөр нь уулын салхинд гандж талын салхинд онгосонч хүрэн царай нь гэрэлтэн улан таг намнаж явна гэнэ. Ингээд аав ээж хүү гурав инхтэн хуулцаж элэг бүтэн амьдрах болжээ. Маш сайн магадлан бодоод маргаашийн үлгэрийг дэлгэн сонсоорой. Ардынхаа сайхан үлгэр шиг амар сайхан жаргаарай.